За юу яцхан Spider-Man Spider-Man Brand New Day review эхлэхэд бэлэн болсон байна. За энэ чи яг бичлэг хийж амжаагүй өдөр дуусчаа маргааш нь 5 дахь ажилдаа байжгаад энэ чи амрах гад түнхэл тосгон гэдэг баха тий түнхэлд ирсэн байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ энэ чи сэтгэлээ яриа. За энэ бичлэг бол юугүй ямар нэг спойлер байхгүй явна. Тийм тэгээд спонсор бол биш. Энэ зүгээр яг явж тавж таарсан. Тий. За тэгээд Spider-Man амар гоё байсан. Үзэрсд үнэхээр гоё байлаа. Байгаль гоё байна. Гол гоё байна. Тийм Spider-Man Brand New Day хүлээлт айгүй өндөр байсан. Шөнийн үзэр маань гоё болсон. Яг хөө техник талаас experience талаас бас жоохон тааруу юм болсон юм байгаа. Тэгээд тэр хүмүүсээс одоо энэ юг бичлэг үзэж байгаа хүмүүс бол бас уучлалтгүй. Тэгээ дараагийн илүү анхаарна бас тоцоолог юм бас байхын үед бол байгаа биднээс хамаарахгүй ч юм байгаа. Тэгэхдээ яг тэгээд дараагийн юмнууд гайгүй болно гэж найдаж байна. За тэгээд юу Spider-Man-ийн хувьд бол үнэхээр гоё байлаа. Үзүр гоё болсон. За тэрнээсээ гадна зааж гараа. Энд чи камер эргэж гин үү? Эрэхгүй. За энэ чи өхөр явчихсан. Харуулах гэсэн чи. За тийм тэгээд юуны хувьд бол Spider-Man-ийн хувьд бол үзүр гэнэ кино бол гоё байлаа. За юу гоё байсан бэ гэхээр ер нь за ингээ энэ бичлэг угаасаа спойлергүй юм. Хоёр дахь үзэж байгаа спойлертэй илүү хийн. Тэгээ юу гэж бодож ийн вэ гэхээр юун дээр фокуслая гэж бодож ийн вэ гэхээр штэ. Сэтгэл юу гэхээр маш таалагдсан. Үнэхээр гоё байлаа. Тэгээд яг энэ кино дээрээс нь таалагдсан сайн гэдэг хоёр ч нэг тийм бас нэг юу байгаа даа штэ. Тусдаа нэг юм үнэлгээ гэх юм уу? Тусдаа нэг юм бас байна штэ. Тэгээд маш их таалагдсан. Дээрээс нь нэмээд маш сайн кино байсан гэж бас юу юмар хэлмээр байна. Тэгээд одоо яг бодож исэн юм манай чавталын Team Cap-тер яг үдчээ ярьжсэн байхгүй юу? Яг Marvel ч Sony ч ер нь бол яаж хийж байгаа Spider-Man-аа сайн хийчихэд ах юм гэж. Тэр бол яг үнэн. Spider-Man үнэхээр сайн хийчихэд ах юм. Brand New Day үнэхээр сайн кино боллоо. За сайн гэдэг нь яг юу юм бэ? MCU-гийн зүгээр контекстээр ярих гэж бодоход MCU-гийн контекстээр ярихад бусад кинонууд зарим нь яагаад сайн болохгүйсэн бэ гэдэг асуудал бас байгаа шүү дээ, тийм. Тэгээ зүгээр түгээмэл нийтлэг юм ингээд асуудлыг харахаар ертөнцийн хитрхи холбох гээд хитрхи дараагийн юмны суур тавих гээд тий юу гэдэг хитрхи олон дүр оруулж ирэх гээд ч юм уу. Eternals бол яг анханасаа олон дүртэй. Гэхдээ зүгээр бусад дээр нь бол ингээд хүчээр дүр оруулж ирэх олон дүр тий холбох гээд ч юм уу. Тэгэхэд Brand New Day за No Way Home-ыг бас ярих хэрэгтэй. No Way Home энэ хоёр юг гоё хийж гинүү гэх тэгэхээр маш олон гоё юм байгаа. Одоо жишээ нь юун дээр бол Brand New Day дээр ертөнцийн бол холбогдож байгаа зүйл байгаа. Одоо жишээ нь Tideman Punisher буюу Frank Castle гарч байгааг мэдж байгаа. Hulk буюу Bruce Banner гарахыг мэднэ тий. За Hand гэдэг нинжанууд гарахыг та хэд мэдж байгаа. За одоо Sadie Sink хийний дүр тоглох вэ гэдэг сонирхолтой юм мэдээж байгаа тий. Спойлдуулсан баг. Гэхдээ болж байгаа спойлдуулах орол зүгээр баг. Мэдээж ингээд олон зүйлүүд байгаа. Өөр холбосон зүйлүүд одоо трейлер юмн дээр нэгч гараагүй зүйлүүд ч гэсэн байгаа. Гэхдээ No Way Home-тай адилхан одоо чинь Tobey Maguire, Andrew Garfield-ийн Spider-Man гарч ирдэг мөртлөө киноны цөм, гол зохиол, өрнөл яг одоо сэтгэл хөдлөл emotional цөм тийм ээ. Тэр нь бол ерөөсөө алдагддаггүй, тэрийгээ ерөөсөө тэр фокусаа тэр гол зүйлээ ерөөсөө алдаагүй кино шүү дээ No Way Home. Тийм учраас гоё. Одоо чинь зүгээр л гоё мөч фэнүүд ингээл хүү хаа гэж орилохоор гоё мөчих юм бол чинь Doctor Strange in the Multiverse of Madness тийм мөчүүд байдаг шүү дээ тийм. Гэхдээ тэр кино хинч сайн кино гэж магтдаггүй. Таалагдах хүмүүс мэрсээр байгаа л ах. Гэтэ эцсийн үр дүнд бол суул кинонууд энийг гэж ярьдаг. Фэнүүд багтай. Тэгээ дээрэс нь суул кино тийм үү. Тэнгүүт No Way Home, Brand New Day хоёрын гол одоо хамгийн гол миний бодож байгаа зүйл нь тэр гэж бодож байна. Питер Паркерийн хувьд туулж байгаа зүйл. За тэгээ эргэн тойрон мэдээж ус дөрүүд тийм. Одоо энэ нөхцөлд бол Zendaya-гийн MJ, Jacob Batalon-ы нээд гэсэн хоёр дүр. Тэр айгүй чухал. За тэгээ Frank тодорхой хэмжээгээр ч гэсэн байгаа тийм Frank Castle. Энэ хэдийн яг тэр emotional цөм за өөр бас дөрөв байгаа спойлдод яг. Тэр emotional цөм за тэгээ туулж байгаа зүйл за юу л хийж байгаа үйлдэлүүд нь яагаад энэ юуны төлөө хийж байгаа. Тэрнийхээ ард одоо ямар нэг үр дүн боллоо. Тэрний ард юу болж байгаа. Тэрийг ерөөсөө хаяагүй. Маш сайн. Тэр замдаа хөгжилтэй. Тэр замдаа гоё акшнтэй. Тэр замдаа гоё ертөнцөө сануулсан. Тэр замдаа гоё референстэй. Easter egg гэдэг чинь одоо өөр юмнуудыг дурдах одоо юу гэдгийг Captain Iron Man 1-ийн нэг дээр одоо шүүтээ хийж авахтар юуныхан Tony Stark-ийн гарны доор бамбай харагдж идэг гэдэг шигтэй тийм референс Easter egg гэж нэрлэдэг зүйлүүд мэдээж байгаа.
Тэд нар гоё. Тэгээ Easter egg дундаа одоо жишээ нь юу гэдгийг комикны Easter egg маш их байсан. Миний мэдгүй ч зүйлүүд зөндөө байсан. Би ч бүгдийг угаасаа сайн мэдэхгүй. Тэгээд юуны за яаж байгаа. За. Тэгээд юуны комикны бүр ингээд яг пуудаснаас копидод бүр ингээд авцсан юм шиг гоё төрслүүд бас нэлээд байсан бэлээ. Би одоо комикнуудын бас бүгдийг бас ямар мэдгүй ч тэжэр дараа нь ингээд референс харж байхад бол гоё байсан. За энэ ингээд ийм Spider-Man гоё бодогт явж байгаа шүү. Захиалж авч болно шүү. Тийм. Тэгээд тэр бол айгүй гоё байсан. Тэгээд юу Insomniac студийн одоо PlayStation-ийн студи штэ. Insomniac студийн Insomniac Games-ийн хийсэн Spider-Man Miles Morales дээрээс нь Spider-Man 2 гэх те. Тэр тоглоомнуудаас тэр дундаа Spider-Man 2 гэсэн тоглоомноос бүр яг бүр ингээд авцсан юунууд бол байсан. Акшн хэсгүүд. Тэд нар бол үнэхээр гоё байсан. Би яг хоёрыг бол би хувьдаа тоглож бол дуусгаагүй жоох ихлүүлэг уучлаарай. Би Miles Morales дээр явж байгаа Spider-Man 1-ийг дуусгасан. Гэхдээ бүр яг ингээд нөгөө бичлэгнүүд үзсэн бүр яг Spider-Man 2 дээр тоглоом дээр хийдэг акшн одоо тийм үйлдэл одоо тоглоомны хувьд бол скил гэж ярина шүү дээ, тийм. Тэднийг бол одоо юу яасан бэлээ? Оруулсан гаргасан бэлээ. Тэр бол өстой үнэхээр гоё үзүүштэй байсан. Тэгээд тэрэн дээр нэмээд юу вэ гэхээр энэ киног маш сайн болгосон нэг чухал зүйл нь юу гэхээр бүр No Way Home-оос илүү болгосон нэг чухал гэж бодож байгаа миний хувьд зүйл юу байгаа гэвэл комики байсан. За тэр комик гэдэг нь юу гэхээр энэ кино бол бүр яг комик номноос одоо сэтвлэж тийм ээ хийсэн бүтээл шүү гэдэг яг энэ дөрүүд энэ зохиол ийм өрнөл яг шууд утгаараа энэ зохиол биш л те. Гэтэ ийм өрнөл, энэ дүр, ийм одоо үйлдэлүүд те. Энэ мэдрэмж болвол яг комикэн дээр байдгийг шүү гэдгийг яг мэдрүүлж үзүүлж чадсан юм кино байсан. За тэр нь юугаар тогтож байгаа юм бэ гэхээр өнгө акшн түрүүний хэлсэн тэр видео тоглоомноос авсан хэсэг ч гэсэн комикнаас авсан хэсэг ч гэсэн тэдний тэр акшн өрнөлүүд тэгээ өнгө энэ бол одоо MCU-гийн хамгийн том шүмжүүдийн нэг бол өнгө байдаг штэ айгүй юм уйтгартай өнгөтэй тэ ийм тод өөрийн гэсэн гой тодорхой юм байхгүй яг хуу тэр дунд бол Guardians of the Galaxy ч юм уу Mercer кинонод Ragnarok ч юм уу кинонод бас гайгүй байдаг л да одоо Infinity War Endgame хаач гайгүй гэхдээ ер нь бол MCU-гийн хамгийн том шүүмжүүдийн нэг бол тэр шүү дээ. Тэгээд энэ бол тийм шүүмж ойр тооргүй тийм кино байсан. Тэгээд зөвхөн өнгө дизайнтайгаас гадна өөрийн гэсэн vibe-тай, өнгөтэй, мэдрэмжтэй. Тэрнээсээ гадна юу яг ингээд яг л түрүүний хэлсэн яг тэр нэг юм комик мэдрэмжийг үнэхээр гойсон. Өнгө нь тэгээд одоо тэрнтэй яг холбоод ярихад Spider-Man-ы хамгийн таалагдсан гоё одоо suit Spider-Man-ы хувцас костюм те. Тэр баг энэ баха. Надад бол Spider-Man Amazing Spider-Man 1-ийнх их таалагддгийн Andrew Garfield-ийн. Юуних бол классик Tobey Maguire-ын 3 киноны ялангуяа нэгийнх бол классик мэдээж. Гэхдээ яг зүгээр таалагддаг гэдэг утгаараа миний хувьд бол нэг тийм супер санагддаггүй байхгүй. Яг гоо Tom Holland-ийн өмнөхид бол окей мэдээж Tony Stark-ийн одоо юу гэдэг ч юм уу Take Make-тэй энэтрээ гэж гоё юмнууд бас байгаа л да. Iron Spider-тэй Infinity War Endgame дээр л гардаг чинь. Infinity War тий. Тэрмэр бол бас гоё л доо. Гэхдээ энэ сүт бол ингээд маш гоё өнгөлөг үзүүштэй. Тэгээд энэ акшн хэсгүүд дээрээ их гоё мэдрэмж өгсөн ийм гоё бол байлаа. Тэгээд тэр талаас нь ер нь энэ кино бол хамгийн таалагдсан зүйл нь vibe нь байсан. Мэдрэмж нь байсан. Destin Daniel Cretton найруулагч болон зохиолчд бол одоо яг энэ юугаа бол ертөнцөө дөрүүдээ маш мэдэрч хийсэн байсан. Хүчээр өөр зүйлүүд байгаа. Мэдээж Frank Castle буюу Punisher гэх мэт ингээ өөр төрөө хийсэн холбож байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ ерөөсөө emotional цөм. Энэ гол зохиолоо ерөөсөө алдаагүй. Дээрэс нь ингээд бас нэг юм сануулж байгаа. Комик ном кинонууд за зөвхөн комик гэлтгүй юм одоо олон өөр төрлийн спин-офф юмтай франчайзууд олон биш л те. Гэхдээ зөөхөн те. Франчайз сайн үедээ яагаад сайн байдаг вэ гэхээр кинон фокустай байхгүй. Маш фокустай хийсэн кинонууд ийм сайн байгаа. Тэр нь хамгийн чухал зүйлүүдийн нэг гэж бол би хувьдаа бол бодож байна. Тэр бас хамгийн чухал зүйлүүдийн нэг маш фокустай хийсэн байсан. Яг зохиолоо ерөөсөө алдахгүй, emotional цөмөө алдахгүй. Тэр нь бол хамгийн чухал зүйлүүдийн нэг байсан гэж бол бодож байна. Тэр кино энэ киног маш амжилттай сайн болгосон зүйл нь тэр гэж бодож байна. Тэгэд хайп угаасаа хэлж штэ те үзүүлж штэ хайп бүр ямар амар байгаа юм бэ те хайп энэ киноны хайп бол бүр үстэй үнэхээр галзуу байгаа юм байна. За хэдүүлээ жоохон ингээд за хайп бол үнэхээр галзуу байгаа юм байна. Нээлтийн 7 хоногт энэ ч бараг 900 сая долларын юу олж байгаа юм уу да. Орлого олж байгаа юм уу да. Ашиг бол биш шүү. Хүмүүс ашиг орлого гэж бичээд байдаг. Энэ бол орлого те. Бараг тэгж байгаа юм шиг байна. Ер нь энд геймээс хойшоогоо юу блокбастер талаасаа бол бараг рекорд тогтоож ич магадгүй ийм бол болж байгаа юм байна. За тэгээд өөр таалагдсан энэ бол спойлертай биш шүү дээ. Тийм учраас ерөөдөө таалагдсан салагдаагүй сэтгэлээ яри. Өөр нэг таалагдсан маш гоё юм бол кредит өөрөө байсан.
Тэгээ одоо тэрийг би одоо өмнө нь ерөөсөө за ингээд YouTube дээр хэдэн жил юм хийж байна. Яг YouTube дээр 8 жил подкастнаас хойш те ингээ юм хийж байна. За бас дуртай кинонуудаа найз нөхдүүдийг ярилцсан мэдээж удаж байгаа. Тэгж хаад яг credit scene буюу одоо credit-ний ард за эсвэл post credit буюу бүр төгсгөлн гардаг сцендээ биш. Зүгээр яг credit нь өөрөө байдаг шүү дээ те. Яг тэрэн дээр хамгийн таалагдсан зүйл бас биш хамгийн таалагдсан тийм credit-үүдийн нэг нь байсан. Маш ховор шүү дээ. Тэгээ энэ credit бол үнэхээр гоё л амар гоё гэсэн. Би тэр credit-ийг яг spoilдахгүйгээр тайлбарлаж мэдэхгүй байна. Яг үнэ хэлэхэд. Үнэхээр хайр хүргэм одоо яг brand new day гэдэг үг утгандаа нийцсэн ийм одоо юу бол байсан. Credit бол байсан. Амар гоё credit байсан. Би тэр spirit-тэй одоо сүнсэн тэр мэдрэмж нь тэр vibe нь яг зориг нь өгөх гээд байгаа юм те. Тэр credit би одоо ингэж credit-ийг урт ярив. Яг хамгийн таалагдсан credit өмнөх таалагдсан credit бол Black Panther санаанд орж ин л та. Тэгээд дуу нь гоё те. All the Stars гэдэг Kendrick Lamar SZA хоёрын дуу. Тэр дуунд нь би дуртай visual нь гоё. Гэхдээ энэ credit яг үнэндээ илүү гоё байсан шүү. Credit бол гоё. Credit scene байгаа юу гэвэл бүр post credit scene-ийг байгаа. Тэрийг бас дэлгэрэнгүй дараа нь спойлертай ревю дээр яри. Би 2 дахь үзчихэд спойлер ревю гэж бодож байгаа. За манай тусгай үзэр болон бусад үзрүүд яагаад хүмүүс ярьж байгаа шүү. IMAX-аар гарахгүй байгаа юм бэ гэж. Энийг бас давхар мэдээлэх хэрэгтэй гэж бодож байна. Sony одоо эн чинь юу штэ. Marvel creative талаас нь хийж байгаа. Гэхдээ яг хариуцаж ажиллаж байгаа production гэсэн үг штэ. Эрхийн эзэмшиж байгаа студи бол Columbia Pictures буюу Sony байхгүй юу? Тэгэнгүүт энэ компани өөртөө юутай гэрээ хийгээгүй IMAX-тай гэрээ дэлхийн нийтээр гэсэн. IMAX-тай гэрээ хийгээгүй. Тийм учраас дэлхийн нийтээр дэлхийд даяар юу болвол Spider-Man Brand New Day кино IMAX-аар гарахгүй. Энэ бас жоохон харамсаж байна. За Dune гарч байгаа. Одоо чинь Америкт бол Dune шоучлаараа The Odyssey. The Odyssey бол Америкт бүр үнэхээр амар эрэлттэй учраас бүр IMAX танхимдаа дэлгэцүүд дээр Америкт бол 9 сарын 10 хэдэн хүртэл гэсч сонгосон юм байлээ. Бүр одоо бүр тэр хүртэл ингээд дүүрсэн байгаа гэсэн үг байхгүй захиалгууд нь. Бүр тийм хэмжээнд бүр ингээд галзуурж байгаа юм байлээ IMAX юунд болвол танхимд бол тэгээд Brand New Day жоохон тэрэн дарагдсанд бол дарагдсан гэхээсээ илүү студент компани нь гэрээгээ чадаагүй жоохон харамсалтай байна. Бол жоохон харамсалтай байна. Гэхдээ одоо тэгээд одоо нөхцөл нь тэр юм байна. За тийм ч учраас Монголд бол одоо юу бол гарахгүй. Энэ одоо дэлгэц төрөөнөөс заваа байгаадсан юм шүү. Одоо гоё болж байгаа юм шүү. Shit sorry төрөөнөөс гоё харагдаагүй байж байгаа. Одоо л гоё харагдаж байгаа. Sorry энэ мөнгө юмнууд чи ингэж харагдчихсан байсан юм шүү. Damn. Sorry. Тэ энэ чинь харсгаар дэлгэц мох болчихсон. За тийм тэгээд дэлгэцний хувьд бол дэлгэц projection-ийн хувьд бол тийм байгаа. Тийм болохоор IMAX-аар гарахгүй байгаа шүү. Манад гэлтгүү дэлхийн нийтээр гарахгүй байгаа шүү гэдэг ойлгоорой. Тийм тэгээд Doomsday бас адилхан. Walt Disney одоо студи байгаа шүү. Marvel-ийн эзэмшдэг те. Walt Disney-ийн хувьд бол бас юутай гэрээ хийгээгүй. IMAX-тай гэрээ хийж чадаагүй. Яг нарийн ширээний мэдээж бид нар олж мэдгүй. Тийм ч учраас зэрэг нээлттэй хийж байгаа Dune кино бол IMAX-аар гарах юм шүү. Монголч гэсэн адилхан дэлхийн нийтээр адилхан. Юу бол Монголд гарахгүй юм байгаа. IMAX-аар бол Doomsday. За тэгээд жүжигчдийг ярихгүй бол болохгүй. Tom Holland, Zendaya, Jacob Batalon буюу одоо нээдэд тоглолтыг энэ гурван маань үнэхээр гоё юм аа. Энэ гурван маань бол одоо өөрсдийн гэсэн юугаа олцсон. Энэ дөрүүдтэй маш гоё таарсан олон жил одоо ингээ 10 жил тоглолцлоо. Ер нь бол хин ялангуяа Том Холландын хувьд 10 жил тоглолцлоо. Энэ дүрдээ үнэхээр таардаг болчлоо. Учраа олчлоо. Үнэхээр гоё байна. Маш гоё таарж байна. Тэгээд шинэ трилоги эхлэл гэж ерөнхийдөө үзээд байгаа шүү дээ Marvel-ийн хувьд бол. Тэгээд энэ бол одоо Spider-Man бас сонирн байгаахгүй. Энэ Spider-Man бидний энэ үзэж байгаа Spider-Man бол Civil War, Infinity War, Endgame 3-ыг оруулаад за тэгээд тэрэн дээр нэмээд юуг оруулаад үндсэн 3 кинон гээд эн чинь ингээд 7 дахь кинон дээр гарч байгаа мөртлөө 7 дахь кинон шинэ эхлэл болж байгаа юм шиг мэдрэмж өгч чадчихна. За энэ бол одоо үнэхээр энийг бодох юм бол одоо Marvel зохиолчт нь, найруулагчт нь Tom Holland, Kevin Feige те одоо хин Amy Pascal, Sony-гийн продюсер энэ дээг бол магтахгүй байхын арга байхгүй. Энэ бол үнэхээр одоо амжилт байхгүй. 7 кино гарчаад 6 кино гарчаад 7 дахь нь шинэ эхлэлийн мэдрэмжийг өгж байна. Дахиад үзэх хүслийг төрүүлж байна. Дахиад 2 кино байхад гайхааргүй мэдрэмжийг өгж байна гэдэг бол үнэхээр үнэлвэштэй ийм мундаг юу бол үр дүн болж байна гэж бол би хувьдаа бодож байна. Тийм тэгээд Spider-Man-ийн хувьд хөгжим бас гоё байсан. Тэрийг ярихгүй байхын арга байхгүй. Хөгжим гэдэг нь хоёр тал. Хоёр зүйл. Нэг нь юу гэхээр score буюу одоо яг киноны хөгжим те. Тэр бол гоё байсан. Тэрэн дээр нэмээд юу нөгөөх нь юу вэ гэхээр киноны soundtrack. Soundtrack бүр үнэхээр гоё байлаа. Soundtrack маш гоё байсан. Тэгээд энэ дээр нэг гоё мэдрэмж юу өгсөн гэхээр киноны хувьд юу гэсэн гэхээр
юуны хувьд агуулгын хувьд одоо ингэж байгаа шүү дээ Infinity War Endgame чи сансар окторгоо ертөнцийг авраа ингэ явж байгаа тий. Юуны Том Холландын Spider-Man-ийн 3 кино болвол ингээд багаар үйл явдал ач холбогдол юм нь томроод яваадсан шүү дээ тий. Тэгвэл энэ кино яг нөгөө Friendly Neighborhood Spider-Man гэдэг мэдрэмжийг маш сайн өгсөн байсан. Тэр нь бол айгүй гоё байсан. Илүү юм жижиг үйл явдал болж байгаа, жижиг өрнөл болж байгаа те заавал ертөнцийг аврах гээд байгаа юм бол байгаагүй. Тэр нь ч энэ киноны одоо бас юунуудын нэг гэж бол бодож байна. Амжилтуудын нэг гэж бол бодож байна. Тийм. Тэгээд бас сюрприз зөндөө байгаа шүү. Трейлер болж өгөл баг үзээ. Одоо нөгөө нэг нээлттэй хийгээд удажингууд нөгөө итгэвчүүлэлтэд бодоод нөгөө янз бүрийн клип одоо сюрприз байсан юмнууд нь айгүй олон юугаар гарна штэ. YouTube сувгуудаар гараад эхлэнтэй хүмүүс бас спойлер янз бүрийн юм оруулаад эхэлнэ. Тийм болохоор хэрвээ үзээгүй байвал болж өгвөл юм үзэхгүй орохыг бодоорой гэж хүсгээр байна. Санал болгохоор зөвлөхөр байна. Тэгээд үнэхээр харамсгаар бол кино байсангүй маш гоё болсон байна. Хүлээлтэнд хүрсэн байна. Хүлээлтийг дагуулсан гэж би хэлнэ. No Way Home бол одоохондоо зүгээр миний сэтгэлд үлдсэн хамгийн сайн Spider-Man кино байгаад байна. Дараа нь Spider-Man 2 гэж бол би хэлнэ. Tobey Maguire-тай. За тэгээд энэ Brand New Day бол оржи зүгээр санаанаас бодоход те дараа нь хэдүүлээ бүр нарийн tier list хийвэл одоо Spider-Verse Across the Spider-Verse энэ ороод ирвэл бас тийм амархан ихний 3 муртаас орохгүй байх. Гэхдээ маш сайн кино болсон гэдэгт бол одоо гэдгийг итгэлтэй бол одоо хэлэхээр байна. Тэгээд Zendaya жүжигчдийн түрүүн хайлт ярьжсэн. Zendaya үнэхээр сайн жүжигч юм аа. Энэ дээр бол Zendaya бас маш олон төрлийн одоо ийм жүжиглэлтийг те олон төрлийн илэрхийлэмжийг хийх шаардлага бол байсан. Тэрийг үнэхээр сайн хийлээ. Тэгээд дээрэс нь Том Холландтай энэ ч амьдрал дээр мэдээж хосууд. Гэхдээ амьдрал дээр хосууд байлаа гэд одоо дүрд хуурна гэдэг те. Камерын дээр chemistryтэй байна гэдэг чинь бас өөр зүйл шүү дээ. Тэгээ энэ дээр бол тэр хоёрын chemistry үнэхээр гоё юм. Тэгээ Jacob Batalon буюу одоо хин тоглодог, нээдэд тоглодог залуу нээдхийн хоёрын Том Холланд хоёрын chemistry бүр off the charts гэдэг шүү дээ. Бүр үнэхээр төрцөн сайн найзууд шиг юм гоё chemistry тийм тэр бол үнэхээр магтууштай юм гоё зүйл бол байла. Том Холландыг би түрүү ярьжсэн Том Холландыг магтахгүй байхын арга алга үнэхээр гоё. Энэ ревю жоохон замбрааг бол учраас би шууд сэтгэлээр ярьж байгаа шүү. Тийм тэгээд Том Холланд бол үнэхээр гоё байлаа. Тэгээд Том Холланд Zendaya хоёр энэ жилийн тэр завгүй олон кинонуудынхаа араас бас жоохон брейк авч магадгүй гэжсэн. Ялангуяа Zendaya бол тэгжсэн. Тэгээд Том Холландын үргэлжлсэн карьер ямар ах уу гэдэг өмнө нь ч асуултаас одоо чивэрэн. Гэхдээ Peter Parker-д үнэхээр гоё. Бүр үнэхээр гоё. Том Холландын өөр бүтээлүүдэд The Devil All the Time дээр бол маш гоё байсан. За өөр бүтээлүүд нь кинонууд нь цувралууд нь ч нэг сайн яваагүй. Гэхдээ мань хүн ч өөрөө бас нэг тийм сайн байгаагүй юмнууд байсан шүү дээ. The Devil All the Time кинон дээр бол маш гоё байдаг. Энэ дээр бол үнэхээр супер байлаа. Тэгээд одоо дахиад дор хаяж 2 кино бол байгаа байх те триложи. За Doomsday дээр бол эргэж ирэхгүй байх магадлал өндөр болоод явчих шиг болсон. Гэтэ энэ спойлер ерөөсөө биш шүү. Угаасаа л Doomsday итгэжүүл маркетинг сайн юм явж байгаа Том Холланд байгаагүй учраас тэгж байгаа. Түүнээс энэ дээр ямар нэг спойлер байхгүй. Тийм тэгээд ер нь байхгүй юм шиг байна. За Secret Wars дээр одоо Doomsday дээр байхгүй мах Secret Wars дээр байгаа байх цааш үргэлжлээд яах вэ гэдэг сонирн байна. За Marvel гэж ярьж байгаа дээр зүгээр нэмээд ярих сая хин David Johnson гэдэг маш гоё жүжигч The Long Walk гэдэг юуны Stephen King-ийн зохиолоос хийсэн маш сайн киноос надад айгүй таалагдсан. Тэр кинон дээр тоглосон. За үргэлжлүүлээд өмнө нь Alien Romulus гэдэг киногоор бүр маш гоё дүрийг бүтээсэн David Johnson айгүй гоё жүжигч хин тоглохоор болсон байлаа. T'Challa тоглохоор болсон байлаа. Та санаж байгаа бол Black Panther Wakanda Forever киноны бүр төгсгөлт нь одоо Nakia хин хоёр ч Наки яаха тэр хоёр чинь T'Challa хоёр хүүхдтэй байсан болж таардаг тэр хүүхдийн нэр нь T'Challa гэдэг ч бас адилхан тий. Тэгээ тэр дүрд нь одоо насан туршсан хувилбарт нь хин тоглохоор бол болсон байлээ David Johnson. Тэр сонирхолтой мэдээлэлсэн. За тэгээ Ryan Gosling Ghost Rider тоглохоор болсон 28 оны 12 сард кинон гарна гэдэг Sean Levy найруулна гэдэг тэр бас сонирхолтой надад бол таалагдахгүй байгаа. Тэр би Ryan Gosling таартай гоё жүжигчин гэхдээ мэдгүй надад бол Ghost Rider нэг л таалагдахгүй. Sean Levy бас жоохон ядар би Sean Levy-гийн стилээс жоохон ядарчаад байгаа. Одоо Stranger Things дээр ажиллаж исэн хиний Ryan Gosling биш Ryan Reynolds-ийн бахан кинонуудыг хийсэн нэг тийм мэдрэмж нэг байгаад байдгийн. За тэгээд Marvel-тай холбоотой мэдээ тэр байна. За жүжигч рүү яхад би жоохон замбрааг өстө sorry энэ ялаа маланд хэдүүл алж байна. Жүжигчтэй өргөжлүүлэхэд юу байна? Sadie Sink. За дүрийг хэлэхгүй хөтэ Sadie Sink гоё байсан шүү.
маш гоё байсан. Трамел Тилман үлээ бас жүжигчин байгаа. Манай юуны тоглолт Мистер Милчик гэдэг аюулгүй гоё дүр тоглолдог. Юуны Severance гэдэг цувралын тэр жүжигчин бас гоё байлаа. За хэд сюрпризүүд байгаа. Emotional зүүн болсон. Comedy болсон. Маш гоё сюрпризүүд бас байгаа. Бид тэднийг бол юу ямаргүй байна. Одоо spoilтмооргүй байна. Тэгээд Frank Castle бол угаасаа л John Bernthal амар гоё жүжигчин. Frank Castle гэдэг энэ амар их юм хүнд юм туулсан галзуу юм шиг энэ дүрд бол үнэхээр гоё таардаг. Маш гоё таардаг. Тэгээд тэрэндээ бол үнэхээр гоёлаа. Тэгээд сонирхолтой нь юу вэ гэхээр энэ киноны баг нийт одоо комедик зүйл мэдээж зөнд байгаа шүү дээ. Spider-Man юм чи. Тэгээд тэр комедик зүйлийнх нь за да бараг 60-70% шүү. Ер нь ихэнх нь хэлчихэ те. Ихэнх нь Frank Castle одоо дүрээс John Bernthal жүжигчнээс дээрэс нь тэр хоёр дүр одоо Peter Parker, Frank Castle хоёрын хоорондын chemistry одоо зөрчил тэгээд юунаас Tom Holland, Frank Castle биш John Bernthal жүжигчин хоёрын хоорондын chemistry одоо тэр зөрчил ч юм уу тэр зөрж байгаа зүйл ч юм уу comedy тэр зүйлийг илэрхийлж жүжиглж тоглож байгаагаас нь гарсан энэ киноны ихэнх comedy бол үнэхээр гоё байсан, маш гоё байсан. Тэгээ энэ кинон дээр логик бити их бодорой гэж хэлэхээр байна. Зарим нэг хүмүүс нөө суперхеро ч юм акшн кино юм дээр амар их логик хүсээд байдаг. Энэ тэгхэн бол утгагүй. Яг тэр зарим нэг акшн ч юм уу юмнууд бол ингээ физик талаасаа боломжгүй зүйлүүд байгаа. Гэхдээ энэ чинь Spider-Man. Тэгээ энэ чинь Frank Castle. Тий одоо Hulk бас байгаа тий. Трейлер дээр угаасаа гарсан Bruce Banner. Тийм болохоор энэ кино тийм юу хүсээд хэрэггүй. Хитрхээ том логик хүсээд хэрэггүй шүү. Тэгэж хэлмээр байна. Тэгээд Bruce Banner гэснээс миний үзчихсэн анимашн хүртэл ороод шүү. Лайв акшн боёо бодит зураг авалттай кинонууд бүтээлүүд тэгээ анимашн цуврал бүгд ороод миний хамгийн таалагдсан гоё халктай сценүүдийн нэг энэ кинонд байсан шүү. За би тэгж хэлгээд бол нэг тийм том хэвтрүүлэг гэж бодохгүй байна. За номер 1 мэг гэж хэлээ мэдэхгүй байна те. Avengers 1 мэг хэсэг гоё байдаг. Гэхдээ юу болвол хамгийн таалагдсан халктай сценүүдийн нэг энэ юун дээр кинон дээр бол байсан. За тэгээд зарим нэг зүйлүүд мэдээж орхигдож байгаа байх гайгүй гэж найдаж шин. Тэгээ ерөнхий мэдрэмж бол угаасаа супер байлаа. Experience гоё байлаа. Олон удаа үзэх кино болсон байна. Тэгээд олон удаа үзэх маш сайн кино гэж ярих зүйл нь бол зохиол нь юм аа. Жүжигчт нь үнэхээр супер юм аа. Уран бүтээлчид үнэхээр сэтгэл гаргаж маш гоё мэдэрч хийсэн байна. Тэгээд одоо үнэхээр IMAX-аар байхгүй байгаад бас яалтчгүй харамсаж байна. Хэдийгээр Odyssey тасаргаа байгаа ч гэсэн. Тийм тэгээд дараа бас одоо дахиж үзчихэд спойлертай ревю дэлгэрэнгүй хий гэж бол бодож байна. Та хэд маань гоё сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд юу бол хийж чадсангүй те шууд юу ревю студ гэх юм да те хийдэг газараа бол одоо хийж чадсангүй. За гэхдээ ингээд маш гоё байгальд бол түнхэлд ирсэн бас нэг амрах гад энэ гоё байгальд донд бол бичлэгээ хийлээ. Тэгээ бичлэг нь өөрөө бас таалагдсан гэж найдаж ядаж энгийн нормалс өөрөөсөн гэж нэг амар хөдлөөдсөн бол уучлаарай би энэ гимбэл гартаа ингээ барьж байгаа хийж байгаа хитрхи хөдлөөдсөн бол уучлаарай. За энэ гоё подкастыг манай Аурагийн хамт олон бид хамтарч гаргасан байгаа шүү. Энэ ингээ энэ хэсэг нь ийм гоё мөнгөлөг ийм гоё подкаст гаргасан байгаа. Хүссэн резюмерээрээ захиалаад авч болно. Манай инстаграмаар холбогдоорой. Ажлын 2-3 хоногийн дотор бэлэн болгоод хүргээд өгнө. Бүр нарийн ярих юм бол бүр хэмжээг нь авч агаад одоо хийгээд өгнө. Эсгүүр ойдл нь бол одоо манай Аура брэндийг өөрсдөө хийдэг учраас үнэхээр тасгай юм хийн. Эсвэл зүгээр резюмер хэлээд авсан ч болно шүү. Тэгээд захиалж аваарай. Ийм гоё подкаст гарсан байгаа. За тэгээд хамтасан бүгдээр нь баярлалаа. Тусгай өдөр дээр бүгдээр нь баярлалаа. За бас түрүү хэлжсэн мэдээж техник үзүүрийн experience талаас бас асуудал юм гарсан. Тэрийг үл энэ зөвшөөрнө. Надаас 100% хамааралтай бол биш. Хандад хамааралтай зүйлээсэн хамааралгүй зүйлээсэн. Гэхдээ мэдээж одоо зохион байгуулалтын үед бол уучлалт байна. Тэгээд бас дараагийн юм одоо тийм болохгүй гэдэгт итгэлтэй байна. Тэрэн дээр маш сайн анхаарч ажиллана. Тэгээд June Part 3 болон Avengers Doomsday-ийн үзүр бол бас одоохондоо эцлэгдээгүй байна. Тэгээ тэр юмнууд бас тодорхой болохоор зарлаад бол явна ямар ч байсан тусгай үзүрүүд бол байх нь ойлгомжтой шүү. Нэг дээрээ тийм. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Spider-Man дээр гоё мэдрэмж, гоё зүйлүүдийг ярьсан гэж найж тэр credit ямар гоё байсан бэ? Vibe нь ямар гоё байсан бэ? Өнгө нь ямар гоё юм бэ? Энэ жүжигчдийн дүрдээ ямар гоё юм бэ? Хин Sadie Sink, Frank Castle-ийн дүрд John Bernthal, Tramel Tillman энэ хитэр орж ирээ. Энэ хит орж ирээд ямар гоё аим оруулав. Энэ дүрүүд ямар гоё. За манай үндсэн 3 те Zendaya, Jacob Batalon, Tom Holland 3 үнэхээр хайрлахгүй байхын өөр арга алга. Яг нэг тийм live action аватар, team аватар гэдэг ч те тэр хичиг санагдаж байна. Бүр энэ team бүр ингээд хайр өрмөр юм болчлоо. Тэгээ жижиг деталууд зөндөө байлаа. Тэднийг явандаа бас ярин чадна гэж найдаж байна. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Жохон замбрааг байсан бол уучлаарай. Гэхдээ ойлгож байгаа гэж найдаж байна. За тэгээд
гол ус руу өсрлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр та. Жихгүй санаа зовлтго.